Ээж гаргаж өгөхөөс өмнө өндөр автаа нүрээр чилцгаая. Манай эзэм нь одоо Хөх хот руу явах гэж байгаа. Тэгээд Хөх хот руу явах гэж байгаа. Ээж хурж ирэхээс өмнө урд сууж байгаа байхгүй юу? Урдаа сууж байгаагаас нүрээ арчилгуул ард суугаад бичлэг хэлээр айгүй хэцүү бичлэг тавих юм утасны юм газар байдаг учраас хүртгээд тайлцах уу. За тэгээд одоо бүгд хамтдаа энэ цэвэн дотор маань мейкапын юмнууд явж байгаа. Мейкап хасаачж байх хоёрын цэцүүтэй явж байгаа. За энэ болохоор миний одоо суурин тас гэх юм. Энэ болохоор миний авокадотой суурин тас бөгөөд үнэхээр гоё үнэртэй, нүрэнд үнэхээр гоё чигшэл зөөлөн мэдрэмж өгдөг. Миний хамгийн дуртай юм гоё тас байгаа. Энийг бүгд хамтдаа түрхцгээе. Зөөлхөн гэсэн мөрт айгүй юм гоё үнэртэй байдаг байхгүй юу? Үнэстгүй цаадаа. За энэ болохоор авокадогийн үнэртэй юм. Би цагтаа гаран дээр ингэж авдаг байсан. Тэгээд одоо хүртэл цагтаа ч гэж гаран дээр ингэж авчдаг байхгүй юу? Тэгээд авсан хэсгээрээ мөрөн дээрээ ингэж гарнаас аваад ингэж өгчдөг. Энэ аргын хамгийн ээжээсээ сурч байсан билээ. Зааж өгч байсан хүн маань. Йоо, аавсан тойл очижсэн байхгүй юу? Гахаа харсан чи ээж юм бол өгч. Ээж ивэл тэгэл харагшаа. За одоо л хэдүүлээ ингээд энэ хаваараа ягуусаа ингээд тосоо. Ялаад өгнөө, ялаад. За ингээд тусмаа байна. Миний нүрний юм холцсон байна. Тэгээд гаран дээр ингэж байгаа. За одоо энэ болохоор бид хамтдаа тосоо ингэж түрхэн заяа. Тэгээд тосоод ирэхдээ амын дөрөнд өрөөнд орохоос түрхэж эхэлдэг. Ингэж хоёр тийшээ. Ер нь та нар маань тосоод ирэхдээ заваад ийм дээшээ байдалтай ингэж түрхэж байгаарэ. Зарим хүмүүс үчи ингэж мингээл түрхдэг шүү. Тэр үстэ болохгүй банаха. Дээшээ байдалтай түрхэж явах хэрэгтэй. Яагаад гэж та бүхэн маань асууж магадгүй энэ дух мухныхаа тий энэ одоо духгын одоо хамар хаваараа ч юм уу тий ингэж эдэр түрхэж байгаарэ. Тэгээ яагаад ингэж түрхэх гээд байгаа бэ гэх юм бол хүний арьс нь хүчлээцчдэг гэж манай ээж хэлдэг байхгүй юу? Арьсаа ингэж доошоо ийм байдалтай түрхээд байх юм бол тос мосоо тий доошоо байдалтай түрхээд байх юм бол арьс чинь хүчлээцчдэг. Тэгээд багаас ахуулаад ч юм уу эсвэл төсвөр наснаас эсвэл насан туршсан үеэсээ тэгээд арьсаа яагаад гэлчих юм бол арьс чинь өвчнөхий болцдог гэсэн үг. Тэгэхээр энийг ингэж өргөлж юм дээшээ эсвэл хажуу тийшээ байрлалтай ингэж түрхэж болно. Ингээд болоо. За одоо болохоор доод талын авокадотой суурин тосоо түрхчлээ. Одоо болохоор бид хамтдаа нарны тосоо түрхний. Энэ болохоор пудр нарны тос. Ягаад гэдэг нь гаднаа нөгөө төлөлтөө учраас амар та нар маань харагдах гад байдیں۔ Тийм учраас ингээд бэрчээ. Одоо энэ түрхний. Жагаад ингээд түрхээ. Би өмнө порлон маань амар халтар болсон байсан аахгүй юу? Угааж агаад энийг болгоцсон ингээд тийм болгоцсон яг. За ингээд суурин тосоо түрхсэн штэ. Түрхчээ бас сайхан харж марна тийм ээ. За энэ пудр маань айгүй гоё пудр юм нахаа. За энэ пудр маань болохоор ваа ийм пудр байгаа. Ийм пудр. Oh my god. Ийм пудр байгаа. Айгүй гаатай пудр. Гаатай пудр. Та нар гаатай пудр гэж сонсч ирсэн үү? Яг гааны үнэртэй. Тэс мөртлөө бас гаад те гаач нөгөө нэг амд айгүй ам метр те сингнээлвчтэй шүү дээ. Тэрэндээ адилхан гаатай нарны тос учраас гаатай пудэртдэг нарны тос учраас нүрэнд одоо янгуус тэнгэнээл гоёлоод явчихдаг байхгүй. Ингэж жагаад тэгээд энэ дээр ингээ аван зөө. Одоо энэ ингийн байгаа зингийн үедээ юм байгаа. Ингээд болооччод ингээд тавьчихсан гадарчдаг. Тэгээд нүрэн дээр пудэртдэг байна. Одоо зарим хүүхдүүд чинь ээж аав нь ингээл нүрээ порлоонд энэ нүрээ ингээл байдаг штэ. Тэнгүүд хүүхдүүд нь хараад бас тгийх хүсдэг. Гэтэ ерөөсөө том хүний бодог авчиж болохгүй тий. Амар хэцүү байдаг штэ.
Тамууны ээж аавынхан бодыг авчлахгүй ээжийнхаа бодыг авуулчвал нэг бол загнал нэг бол хайрсантай тохирохгүй учраас муугаар нөлөөлдөг. Харин энэ болохоор хүүхдийн нарны тос юм учраас айгу гоё идэг. Учраас түрхтэйгээ. Манай биш бэрээ хатан юм аа. Жогон цонхоо өнгөс. Тэгээд өнөөдөр нэрээ манайхаа Улаанбаатарт амар цас орсон. Тэгээд цаснаас хойш аюу гадаа хүүтэн болж байгаа. Тэгтээ өнөөдөр аль гайгүй нартай өдөр байна. За ингээд хагаад болоо. За ингээд нэг өнөөдөр ер нь нэг иймэрхүү боллоо. Улаанбаатар нүрэндээ суурин тасад төрхөө нарнаас төрж байгааг нь манай ээж өрөөсөө ирсэнгүү. Тэгээд одоо болохсон ирээ тэгээд маа хоёрыг цүнхрүүгээ багтаан гэж угаасаа багтчихна л та. Ийхүү та бүхэн мөн өнөөдөр намгийнхаа бичлэгээ үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа түр. Бай бай. За нэг тиймэрхүү эдийн тэгээд би нууяас хойш нэг ер нь бол бичлэгээ бичиж дуусаас тэгээд уйлцсан тэгээд уйлаад тэгээд үжигсэн гэртээ хурж иржээ тэгээд ер нь бол тэгээд болсон байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үзсэн чамд олон танд маш их баярлалаа. Тэгээд энэ хөө бичлэгэн дээр лайк сабба дараарай.